Сургуулийн хоолны газар хоол нь үс амтгүй болсон. Ямар удаа хуралддаг юм бэ? Харин тийм ээ. Наанагийн ярих юм ямар дуусах биш. Бисүүгээ санаад байна гэд хаяад гараад ирэхгүй яасан. Яана, юу амар ээ. Чиний эсээ таалагдсан шүү. Ялангуяа тэр хэлмэгцэн элен цэмээгийнхаа тухай бичсэн хэсэг. Кино. Анх ээжээ сонсоод би бүр уйлж иж үлээ. Ямар амар зэрлэг нийгэм байгаа вэ? Гэтэл одоо нийгмийн хичээл дээр онлайн үзэхээр шал эсэргээрээ. Чухмал ариун гигэн хүний төлөө нийгэм. Өмчгүй хүний тэмүүлэл нь нийтийн өмчийг захиран зарцуулах эрх мэдэлтэй тийм л албан тушаалдал яаж игээд хүрэх явдал гэж аав минь дандаа хэлдэг. Нийтийн өмч бол хэний ч өмч биш болохоор тэрнийг захиран зарцуулах эрх мэдэлд хүрсэн хүн тэрнийг хүсснээрээ эдэлж ашигладаг. Гэхдээ тийм том эрх мэдэл өөрөө зүгээр ирнэ гэж хизээч байхгүй. Бусдыг аалж, дээр нь гიშгэж, дэвсэлж байж л тэнд хүрнэ. Энэнд гайхах юм огт байхгүй. Яана, нэрээ гинэт бодсон чинь энэ сургуулийн шин захирлын тэр хэлмэгдүүлэлтийн үед хөрөн хураах албан дээр байсан бол бүр яг элен цэмээгийн маань эмгэг цитата авч байсан тэр зэрлэг нөхөр байх байсан те. Итгэхийн аргагүй ч ердөө 30 жилийн өмнө монголчууд нэг намын дангаар ноёрсон дарангуйлалтаар хувийн ямар ч өмчгүй нийтээрээ тарчиг ядуу амьдарч байсан.